За 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-аас 28 оны стратегийн баримт жижигийг батлах тухай асуудал орж ирсэн байгаа. Тэгээд ер нь одоо яг энэ ард иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт муудаж эдийн засгийн нөхцөл байдал суларч байгаа энэ үед энэ хийж байгаа одоо төсөөллүүд маань хитрхи тийм өөдрөг байдлаар оруулж ирээд байгаа юм биш үү? Одоо энэ 2027-6 онд гэхэд бол хэрэглээний үнийн түвшинг 7% байна гэдээ ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгээ 27 онд 6.4, 28 онд 6%. Энэ жилийн 25 оны хувьд 24 онд төсөөлж орж ирсэн чи ямар зөрөөтэй байгаа? Төсөөллөөс чи ер нь зөрсөн юм уу? Эсвэл яг мөргөлдөж байгаа юм уу? Энэ дээр хариулт авмаар байна. За тэгээд хоёрдугаар гэх юм бол одоо дахиад ярихад энэ нөгөө нүүрсний үн чинь унаад одоо $75 очноо 26 онд гэсэн байгаа. За тэгвэл та хэдийн маань тооцоогоор яг хэдэн доллараар тооцсон байгаа юм? Энэ үнийн дүнг. Одоо түрүүн байнгын орон дарга бас хэлж штэ. 4 сарын байдлаар эхний 4 сарын байдлаар 1.3 тэрбум долларын нодингийнхоос зөрөө гарсан байна. Энэ чи жилийн эцэг гэхэд бараг 5 тэрбум долларын зөрөө гарах гэдэг. Тэгвэл энэ зөрөө яаж тусах юм? За 3 дугаарт 2026 оны 1-р сарын 1-ээс эхлээд аж ахуйн нэгж байгууллагын дулааны тарифыг нэмж байгаа. Аж ахуйн нэгж байгууллага 73%, за айл өрхийн дулаан 100%-аар нэмэгдэж байгаа. За тэгээ бас халуун хүүтэн ус, бохир усны үнийг 2 дахин нэмж байгаа. Гэхдээ одоо ингээд энэ бүхнийгээ зарлчихсан. Тэгэхээр энэ одоо зарласан зүйлүүдээс гадна одоо бид нар харж штэ 2 хоногийн өмнө шатхууны үн нэмчлээ. Тэгэхээр энэ бензин шатхууны үнэ нь инфляцид нөлөөлөх юм уу? Энэ дээр бас тодорхой хариулт авъя. За тэгээд 2025 оны төсөвт инфляцийн түвшинг 6% байхаар тооцсон байгаа. Тэгээд цалин тэтгэврийг бол 6% нэмэгдүүлсэн тэр хэмжээгээр. За үндэсний статистикийн хорооноос мэдээ авлаа л да. Тэр мэдээнд болохоор 2025 оны 4-р сарын байдлаар хэрэглээний бараа үйлчилгээний үн улсын хэмжээнд 8.6%-аар өссөн гэж байна. За бүсээр нь авч үзэх юм бол бүр энэ нь бол бүр тодорхой байгаа. Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үн бол 18.4%-аар, хүнсний бус бүлгийн үн 10.9%-аар өссөн хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Тэгэхээр бидний нөгөө тооцоод байгаа 6%-аас чинь ийм асар их зөрүүтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр хэрэглээний бараа үйлчилгээний үн ингэж өсөж байгаа нь ард иргэдийн амьдралд бол хүн дээр нөлөөлж байгаа. Тэгэхээр ард иргэдийн амьдралд энийг яаж тэнцвэржүүлэх вэ гэхээр гар дээр ирж байгаа цалин нэмэгдчихэж энэ өндөр инфляц, энэ өндөр хэрэглээгээ давах боломжтой болно. Тэгэхээр цалин хөлсний талаар эх онд хэдэн хувиар нэмэх тийм бодлого байгаа юм бэ? За энэ хэдэн асуултад яг тодорхой хариулаад өгөөрэй. Тэгээд тодруулъя. За инкам ухлын 4-р эндээс хариулт өгье. За баясгалан гишүүний асуулт нэрлүүлээ. Эдийн засгийн хөгжлийн яам инкам ухлаа. За инфляц 25 оны хувьд төсөөлж исэн дүн болон одоогийн гүйцэтгэл ямар байна гэж асуулаа. 25 онд бол бид яг төсвийн хүрээний мэдээллийн энэ хуулийн дээр жилийн дунд чинь 7.2% байхаар батлуулсан байдаг. Одоо бол инфляц 8.6%-тай байгаа. Бидний тооцсноос бага зэрэг өндөр байгаа шалтгаан нь бол манайх руу орж ирдэг валютын урсгал багассантай холбоотой, ханш хөдөлсөнтэй холбоотой бага зэрэг хөдөлгөөн болсон. Дээр нь нэмээд элчин хүчний тарифын шинжилтэй холбоотой нөлөөнүүд орж ирсэн байгаа. За дараа жилийн хувьд бол 7%-аар тооцож байгаа инфляцийг тэрний дараа жил 6.4-6 гэдэг ингээд үе шаттай буурна. Инфляц нь өөрөө өрхийн бот орлого, ялангуяа ядууралд маш нөлөөтэй үзүүлэлт байдаг учраас засгийн газрын зүгээс инфляцийг бууруулах бодлогыг байнга баримталдаг. Тэр хэлээрээ холбогдох арга хэмжээнүүдийг бас төлөвлөж оруулж ирсэн байгаа. За нүүрсний үн асуулаа. Нүүрсний үнийг 26 онд бид $80-аар тооцсон байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хувьд бол $85-аар тооцсон. 85-ыг арай өндөр байж магадгүй өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулаад гэж үзээд бид бууруулж авсан байгаа. Энэ хэлээрээ бидний оруулж ирсэн төсвийн орлого болон зарлагын хэмжээ ч гэсэн төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн санал болгосноос 1, 2, 3 бүхэл их 80 төгрөгүүдээр
дараалсан 3 жилүүдэд бага байгаа гэдгийг хэлье. Энэ төсвийн зарлагыг бууруулсантай холбоотой мэдээж төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон засгийн газар хоорондын инфляцийн тооцоо зөрүүтэй байгаа. Тогтвортой байдлын зөвлөлөөс бол инфляцийг нэлээд өндөр тоо хэлсэн. Төсвийн зарлагыг бууруулж байгаа гэдэг нь эдийн засгийн нийт эрэлтийг хумих тийм нөлөөтэй байдаг. Тэр агуулгаараа инфляцийг бууруулах нөлөөтэй байдаг гэдгийг бас хэлье. За